Одоо MSR төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал кибер аюулгүй байдлын талаар илтгэл хүргэнэ. Ноён төр ут таныг урьж байна. За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хуваалцаа болон салбарын нийт хамт олондоо 95 жилийн баярын мэндийг хүргэж байна. За миний өнөөдрийн ярих сэдэв бол MSR төрийн бас байгууллагын тухай. Тэгээд манай дээр бүртгэгдсэн халдлагын талаарх мэдээлэл, бодиттой статистик тоо баримтуудыг Монгол улсад аюулгүй байдлын тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэдэг талаар товчхон илтгэл тавья гэж бодож байна. За мэдээллийн аюулгүй байдал үүсч хөгжөөд ер нь нэг 2007 оноос үсэн гэж үзээд байгаа бид нар MSR-тоос энэ товч түүхийг гаргасан байж байгаа. Хамгийн анх 2007 онд Монсерт байгуулагдаад сүрт гэдэг юм аюулгүй байдлын талаар ярьж эхлээд ер нь 2007 оноос үсэн гэдэг. Тэгээ 2008 онд одоо хуучнаар шүтээсийн компьютер техник менежментийн сургууль дээр анхны элсэлтээ авсан байж байгаа. Аюулгүй байдлын анги гэсэн нэртэйгээр одоо TIMS маань холбооны сургуультай нэгдээд яг энэ анги явж байгаа юугүй бас сайн мэдэхгүй байна. За үндэсний дата төвдөр 2009 онд мэдээллийн аюулгүй байдлын хэлтс гэдэг бүр аюулгүй байдлыг хангах статустай нэгж байгуулагдсан байна. Энэ бол баг анхных байх гэж болж байна төрийн байгууллагуудын хувьд. За хувийн хвшилтээр Mobicom Security Operations Center буюу SOC-ыг 2010 онд байгуулсан. За хуучин төрийн холбооны газар маань кибер аюулгүй байдлын газар нэртэйгээр 2012 онд өөрчлөлт байгуулагдсан байдаг. За үндэсний дата төв дээр бид нар D-Cert нэртэйгээр одоо дата төв дээр барьж байгаа хостингийн үйлчилгээ хэрэглэгчтэй зориулаад сертийн үйлчлэг хүргэх зорилгоор D-Cert гэж байгуулсан байж байгаа. MSR-ийг яах гэж 2014 онд байгуулсан бэ гэхээр энэ олон cert аюулгүй байдлын хэлтс нэгжүүдийг хооронд нь уялдаа холбоог нь хангаж гадагшаана холбож өгөө гэдэг зорилгоор MSR гэдэг төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулсан. За мөн 2014 онд Unitel компани дээр Security Division бас байгуулагдсан байж байдаг. Банкуд дээр мөн томоохон аж ахуйн нэгжүүд дээр бас аюулгүй байдлын хэлтс нэгжүүд ингээд байгуулагдсан байж байгаа. За MSR-ийн хувьд 2014 оны 9 сард AFSERT буюу Asia Pacific Computer Emergency Response Team-д илсэн байж байгаа. Тухайн энэ байгууллага нь бол 20 Аз нохон талын бүс нутгийн 20 орны 28 сертийг өөртөө нэгтгэсэн том байгууллага байгаа. За мөн MSR-т JP Cert-ийн үүсгэн хөгжүүл санаачлалаа хэрэгжүүлж байгаа энэ Tsubame гэх сенсор project гэж байгаа. Энэнийг гишүүнээр хэлсэн байж байгаа. Мөн Cyber Green гэдэг одоо Монгол улсын тухайн байгууллагуудын индексийг цахим аюулгүй байдлын индексийг харуулдаг юм хөгжүүлэлтийн прожектод бас мөн MSR-т хэлсэн байгаа. Мөн өнгөрсөн жил 2015 оны 9 сард бид нар Америкийн нэгдсэн улсын Team Camero гэдэг энэ томоохон аюулгүй байдлын баг байдаг. Энэ багт санамжиж байгуулаа бид нар албан ёсны 88 дахь гишүүн нь болоод илсэн орсон байгаа. За Anti-Phishing Working Group-т мөн гишүүнээр илсэн байж байгаа. Америкийн нэгдсэн улсын US Cert-оос бидэрт өдөр бүр цахим аюулгүй байдлын шин халдлага мэдээлэл байнга ирж байгаа. За бидний зохион байгуулсан арга хэмжээх бол 2014-15 оны харуул зан тэмцээнийг төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байдаг. Мөн 2014-15 оны MSEC арга хэмжээг бас хамтран зохион байгуулсан байгаа. За дотоод хамтын ажиллагааны хувьд бид нар 2015 оны 7 сард холбоо мэдээлэл технологийн сургуультай санамжчиг байгуулсан. Энэ санамжчгийн хүрээнд
хүний нөөц бэлтгэх хамтарсан судалгаа шинжилгээ хий. Сургалт зохион байгуулъя гэдэг. Мөн мэдээлэл технологийн үндэсний парк харилцаа холбооны зохицуулахаараа нийслэлийн мэдээллийн технологийн газруудтай бас 9 сард санамжчийг хамтран байгуулсан байна. Энэ дээр болохоор сенсор суурьлуулах, сургалт сурч арга хэмжээ зохион байгуулахын тал дээр хамтран ажиллая гэдэг. Бид нар Cyber Green гэдэг прожектэд элсэн орсон. Одоо бид нар хөгжүүлэлтийн төсөлд нь оролцож ажиллаж байна. Энэ бол яадаг вэ гэхээр тухайн бүс нутгийн эрүүл ах вэ гэдэг юм уу? Интернетийн энэ эдий бага байх тусмаа одоо шаарлах ногоорох тусмаа их байх тусмаа сайн шаарлах тусмаа муу гэдэг байгаа. Тэгээ бид нар энд яг хөгжүүлэлтийн ажилд нь оролцоод хамтран ажиллаж байгаа офицертын юуны хавранд. За бидний дотооддоо хөгжүүлж байгаа систем байж байгаа энэ Eagle Eye гэдэг төсөл Монгол улс одоо яг миний ойлгож байгаагаар бол яг гаднаас ирж байгаа нийт статистик гаргаж чадахгүй байгаа халдлага бодлооныг бид нар болохоор MS өртөөс эхний байдлаар нэг 3 байгууллага дээр нэг ISP 2 байгууллага дээр сенсороос урьдчилсан одоо халдлага зөв бус хандлтуудыг бүртгэж байна гэж ойлгож байна. Энэ төслийн өрөөнд одоо яг real time attack map буюу энэ төслийг хэрэгжүүлээд Eagle Eye төсөл дээр ажиллаж байна. ISP компаниудтай ер нь цаашдаа хамтран ажиллаад ISP-нуудтайгаа ажиллаад томоохон бүтэцтэй байгууллагуудаар хамтран ажиллах юм бол энэ төсөл маань илүү бодиттой үр дүн гарч Монгол улс руу чиглэсэн халдлагууд статистик энэ илүү тодорхой гарах юм а гэж харж байгаа. За бидний дараагийн дотроо хийж байгаа ажил бол энэ botnet checker гэдэг. Өнөөдөр энэ AES номеруудаараа байж байгаа. MCS гэхэд хамгийн олон боттой. Энэ давхарцсан тоогоор шүү. 2015 оны 10 сараас хойш бид нар энэ Team Camera-гаас авсан албан ёсны мэдээллээр өдөр болгон бидэрт энэ мэдээллүүд ирж байгаа. Танай дээр ийм ISP-н дээр ийм IP хаягны цаана ийм ботууд байна гэдэг. Тэгээд хамгийн олон юугаар болохоор энэ MCS-ийн AES номер дээр байгаа. Ботын тоо 40 эдэр мянга. Энэ давхарцсан тоогоор. Давхцаагүй тоогоор 2504 ширхэг боттойгоор энэ одоо Univision гэсэн үг тийм. Энэ хэрэгүүлж байгаа. Yakuzana Net 2-т байна, SkySense 3-т байна, Micom 4-т байна. За ингээд нийтдээ нэг 6000 гаруй боттой байгаа. За халдлагад өртсөн төрийн болон хувийн байгууллагуудын цахим хуудасаас бид нар бас бүртгэж авдаг байгаа. Тэгээд хамгийн сүүлд энэ Zone H org дээр бүртгэгдсэнээр бол 2015 онд 59 төрийн байгууллага цахим хуудсан defacement хийгдсэн байна гэдээ гарсан байна. За бидний дараагийн энэ цахим шуудангаар тарж буй халдлага байгаа. Энэ хөвчлэн төрийн байгууллагууд том аж ахуйн нэгж рүү чиглэсэн халдлагууд байж байгаа. За төрийн байгууллага миний мэдж байгаагаар бол ер нь төрийн 3 өндөрлөг рүү чиглэсэн халдлагаас бусад газруудад нь ерөнхий сайд биш сайд тамгын газар, яам тамгын газрууд руу илүү энэ халдлага тарж байгаа. Одоогийн байдлаар энэ Plug X гэх халдлага маань 173 ийм CC Control Command Center гэдэг. Энүүгээр удирддаг бүх мэдээлэл энэ command center-ууд руу явуулдаг. Тэрнээс цааш нь ахаад өөр command center-ууд байдаг. Эдрээсээ цаашаа бид нар энэ хамгийн наадлын command center-уудын 173 ширхэг гэдэг ингээд бүртгэгдсэн байж байгаа. Дараагийн тооромт бол ер нь эрүүгийн цагдаагийн газраас 2015 оны 10 сард авсан мэдээлэлээр 27 аж ахуй нэгжийн 1.6 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээтэй залилангийн хэрэгүүд бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газраас дараа нь энэгээр дэлгэрэнгүй тавих байхаа гэж бодож байна. За, фишинг төрлийн сайтууд манай дээр бас бүртгэгддэг Монгол улсад. Халдлагад өртчөөд фишинг болгоод хуулцсан байдаг зарим сайтууд дээр. Western Union гэдэг одоо жишээ нь мөнгөний шилжүүлгийн энэ аккаунт тавьсан байж байгаа. Аккаунтыг тавьсан. Тэгээд тэрийг жишээ нь
тухайн хэрэглэгч холбогдсон. Тэгээд URL-ийг харахгүй л бол логин хийгээд ороод user-ийн пассворд алдаад өөр шилжүүлэг хийх боломжтой ийм юу байсан байгаа. Бид нар одоо өнгөрсөн хугацаанд 9 ширхэг энэ цахим хуудасны холбоосыг устгуулсан байж байгаа. Тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэж. Хамгийн нэгдүгээрт хүний нөөцөө энэ бол ерөөсө боловсон хүчин хамгийн чухал юм байна. Хэдий мөнгөтэй газар бол ер нь IDS, IPS, firewall, антивирусны програм бүгдийг аваад тавьчихна. Гэхдээ боловсон хүчингүү бол тэрийг яаж залж болтгоо. Бусадтай мэдээлэл хуваалцах гэдэг. Мэдээж бид нар бол халдлагад өртчөөд тэр талаараа мэдээлэл бусдад хуваалцахгүй бол дараагийн байгууллага өртөх нь тодорхой тийм. За нэгдсэн мониторингийн төв бий болгох гэж байна. Мэдээж хаанаас юу хийгдээд байгааг нь мэддэхгүй. Тухайн байгууллага бол өөр дээрээ бол мониторингийн төвтэй байгаа. Гэхдээ Монгол улсын нэгдсэн мониторингийн төв гэж бол ер нь одоохондоо байхгүй. Энэ бий болгоод тухайн бусад байгууллагууд энэгээр биеинтэй мэдээлэл солилцогддог байх хэрэгтэй. За хууль эрх зүйн орчин олон жил ярьж байна, бараг 5-6 жил болж байна яаж байна. Энэ батлагдана л гэж яваалгаад батлагдаагүй байгаа. За итгэлцэл бид нар мэдээлэл олж авсан бол тэрийг бусадтайгаа хүний нууц мэдээлэл юм бол бусадтай хуваалцахгүй байх хэрэгтэй, дотроо хадгалдаг тийм. Хүн итгээд хэлж байгаа мэдээллийг мэдээж бусдад задруулах нь бол этикгүй асуудал. За халдлагад өртснөө мэддэг гэж байна. Тэгээ нэг Windows 7 нэг системд хэрэглэгч тэрэн саяны plug-x хэрэглэх вирусаар халдварласан файлаар тарсан компьютероо эзлүүлсэн байдаг. Тэгээ тэрийг ерөөсөө мэддэг. Бүх аккаунт алддаг. Тэр нь бол саяны plug-x бол маш аюултай вирус байгаа. Вирусны 50 гаруй програмд ер нь илрээгүй. Миний мэдж байгаа. Тэгээд хамгийн гол нь таны аюулгүй байдал ер нь миний аюулгүй байдлаар хангагдана. Миний аюулгүй байдал таны аюулгүй байдлаар хангагдана гэж. Би ганцаараа өөрийгөө хамгаалаад бусад хүн хамаагүй гэх юм бол ерөөсөө тэр бол аюулгүй байдлыг хангасан юу бол биш. За тэгээд миний товч ярих юм энэ байна. Баярлалаа. За баярлалаа. Одоо Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал сэдвээр кибер аюулгүй байдлын газрын ажилтан Алтан уяг таныг урьж байна. За энэ хүрэлцэн ирсэн та бүгдийн энэ өдрийн төмөн амар амгалан айлтгая. За ерөнхийдөө эхний илтгэлүүд яг миний өмнөх илтгэлээс бусад илтгэлүүд бол ерөнхийдөө мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. За дээрээс нь манай харилцаа холбооны салбарын зохицуулалт. За тэгээ интернетийн Монголын одоо Монгол улсын маань интернетийн хэрэглээ дээрээс нь интернет дэх оюуны өмчийн асуудлууд байсан. Одоо бол энэ өмнөх илтгэлээс эхлээд ер нь одоо энэ аюулгүй байдлын кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын илтгэлүүд ерөнхийдөө явах юм байна. За тэгэхээр дараагийнх нь гаргач. 2011 онд нэг засгийн газрын тогтоол гарсан юм а. Тэр тогтоолын ерөнхийдөө агуулга нь бол төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай гэдэг. Гол зорилго нь бол одоо энэ байгаа төрийн холбооны газрыг кибер аюулгүй байдлын газар болгон өөрчлөөд ерөнхийдөө энэ төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ байгууллагыг төлхөө ажилуулъя гэдэг тийм чиглэл гарсан. За яг энэ чиглэлийн дагуу төрийн холбооны газар кибер аюулгүй байдлын газар гэдэг нэртэй болоод за дотооддоо бол бас тодорхой хэмжээний тийм зохион байгуулалтын ажил хийгдээд одоогоор бол ерөнхийдөө нэг ийм үндсэн 5 чиглэлээр одоо ингээд ажил хийж байгаа. За яг одоо энэ байгууллагын байгууллага яг түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин бол яг тийм хараахан тодорхой болоогүй байгаа. Гэхдээ бол бид нэр бол тодорхой ажлуудыг хийж байгаа. За хамгийн эхлээд бол бодлого төлөлт гэдэг. За ерөнхийдөө бодлого төлөлтийн чиглэлээр бол төрийн байгууллагууд руу чиглэсэн ямар ажлууд хийж байгаа нэхээр за өнгөрсөн онд гэхэд л нэг 20 төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого журмыг боловсруулж
бодлуулах ажилд тодорхой хэмжээнд хамтран ажиллалаа. Ерөнхийдөө нэг яам агентлууд байж байгаа. За дээрээс нь манай газар дээр бол төрийн байгууллагуудад ашиглах одоо тийм жишг бодлогын одоо баримт бичиг гарсан байж байгаа. За дээрээс нь хамгийн гол асуудал нь бидний олон жил ярьж байгаа нөгөө хууль байгаа. Мэдээллийн аюулгүй байдлын хууль гэдэг айл 2002 оноос эхлээд явсан мэдээллийн технологи шууд харилцаалууны газар ч бас энэ хуулийн төсөл боловсруулжсэн. За ийм хуулийн төсөл дээр бас л өнгөрсөн онд ажиллаа. За одоо ерөнхийдөө бас нэг удахгүй ингээд хууль маань батлагчих واخа гэж найдаж байна. За дараагийнх нь хяналт үнэлгээ гэдэг энэ за энийг дараа нь дэлгэрүүлж ярих учраас төр орхичээ. За сургалт мэдээлэл гэдэг ерөнхийдөө сургалт мэдээллийн чиглэлээр бол за өнгөрсөн оноос эхлээд бол төрийн байгууллагууд руу кибер халдлага аюул занлаа тэрнээс хэрхэн сэргийлэх талаар ерөнхийдөө тийм мэдээлэл одоо information sharing гэж ярьдаг тийм мэдээлэл одоо дамжуулах чиглэлээр ажиллаж ихсэн. За дээрээс нь энэ өөрсдийнхөө вебсайт энэ нээлттэй сувгуудаар дамжуулаад энэ ер нь энэ сүүлийн үед яваад байгаа энэ ямар аюул занал байна ямар асуудлууд байна. За тэрнээс ер нь одоо яаж сэргийлэх үү гэдэг талаар бол бас тодорхой тийм мэдээлэл бол өгч ажиллаж байна. За дараагийнх нь авч. За хамгийн кибер аюулгүй байдлын газар болж өөрчлөгдснөөс хойш хамгийн түрүүний одоо гол нэгдүгээр чиглэл тавьж хийжсэн ажил бол нэршлийн үнэлгээний ажил байгаа. Ерөнхийдөө төрийн байгууллагууд хийж байгаа. За ер нь жил хүртээ бол нэг бие даагаад нэг 20-од төрийн байгууллагад за дээрээс нь мэдээллийн технологи шууд харилцаалууны газар үндэсний дата төвтэйгээ хамтраад бас нэг арай өөр байдлаар бас энэ төрийн байгууллагуудтайгаа эрсдлийн үнэлгээ хийгээд явж байна. Тэгээ тодорхой стандартууд барьж байгаа. Эрсдлийн нь бол тодорхой түвшинд үнэлж ингэж гаргаж байгаа. За дараагийнх нь. Тэгээ ерөнхийдөө яг нэг иймэрхүү асуудлууд байгаамаа хууль байхгүй төрийн байгууллага маань ерөнхийдөө яг аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар үүрэг хүлээсэн байх юм гэдэг тэр юм нь одоо бодлого нь одоо тэр хууль нь ингээд байхгүй учраас байгууллагууд маань ингээд тодорхой түвшинд ингээд анхаарч өгөхгүй одоо ингээд ажил хийж өгөхгүй ингээд орхиод байгаа тал байгаа. Энэ бол бас нэг талаараа ингээд эрсдэл юм аа яг удирдлага зохион байгуулалтын талаас. За дээрээс нь стандартуудаа бас сайн мөрдөж өгөхгүй ийм асуудлууд байгаа. За хамгийн гол нэг асуудал нь юу гэхээр байгууллага бүр дээр ялангуяа яамдууд дээр тухайн салбарын хэмжээнд одоо тийм томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байгаа. Яг одоо тэр байгууллагын тодорхой хэмжээний үйл ажиллагааг яг тийм цахим хэлбэрт шилжүүлэх зорилготой. Тэр одоо төслүүд дээрээ яг энэ аюулгүй байдлын асуудлыг бол нэлийн орхиод байгаа тийм тал байгаа. Ерөнхийдөө ингээд төслөө ингээд баг хийцнийхаа дараа нь ингээд бид нэр тийм одоо энэ юун дээр аюулгүй байдлын шийдэл гаргаж өгөөч энэ дээр хамтран ажилласаа гэдэг тийм хүсэл санаачлага одоо ирээд байгаа. Тэгээ за дээрээс нь төсөв байхгүй яг энэ аюулгүй байдлын чиглэлээр одоо бас тодорхой ажил хийгээд санал гаргахаар ингээд зарим байгууллагууд бол ингээд өөрийнхөө төсөвтөө ороод явуулдаг. Тэгээ цаана ингээд бас сангийн яам энэ дээр ойлгож өгөхгүй ингээд тэрийг ингээд хасаа ичдэг. Тиймэрхүү тал ингээд байгаад байгаа. За бас дэвшилттэй талууд бол зөндөө байна. Байгууллагууд бол ерөнхийдөө ингээд гадна дотноос ингээд тийм мэрэгжлийн хүмүүс авчираад тэр тодорхой хугацааны интервалд ингээд ажилтнуудаа мэдээлэл өгдөг, ажилтнуудаа сургадаг тийм асуудлууд бол бас нэлээд сайн явж байна. Дээрээс нь за наацхан тэр одоо вирусны эсрэг програм ашиглах одоо за зарим байгууллагууд нь ингээд зохицуулт хийгээд аюулгүй байдлыг хариуцсан тийм нэгж алба одоо дээрээс нь бүр ажилтан тийм гаргаад ингээд ажиллаж байгаа тийм талууд бол зөндөө байгаа. За дараах. За төрийн мэдээллийн сүлж түрүүний ярьсан дээр 2011 оны засгийн газрын тогтоол дээр төрийн албаны газрыг кибер аюулгүй байдлын газар болгон өөрчлөх гэдгээс өөр бас нэг тийм чиглэл бол гарцсан байсан. Энэ чиглэл нь юу гэхээр төрийн мэдээллийн ийм нэг сүлжээ байгуулнаа. Энэ сүлжээгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэлээ дамжуулж ажилланаа.
Энэ бол анх бид нэр тэр төрийн албаны газрын тухайн үеийн удирдлагууд бол гадна дотны байгууллагууд руу явж нэлийн судалсан. Ер нь энэ аюулгүй байдлын асуудлаа яг төрийн байгууллагуудынхаа түвшинээр нь яаж авч явах вэ? Яг ямар хуу чиглэлээр явах вэ гэд судалсан. За судалсны үндсэн дээр ерөнхийдөө нэг ийм анханасаа бид нэр энэ интернет сүлжээнээс тусдаа өөрөө физик байдлаар ийм тусдаа ийм сүлжээ байгуулад за энэ төрийнхөө мэдээллийг одоо хоорондоо дамжуулчаа. Дээрээс нь энэ төрийн нууц мэдээлэл ч гэсэн энэ сүлжээгээр хоорондоо дамжуулчаа. Хэрвээ тэх юм бол одоо тэр интернетээр дамжиж орж ирэх одоо янз бүрийн аюул занал тэр халдлага маллагаас бүх юмнаас ингээд сэргийлэх одоо боломжтой байна гэдэг талаар үүднээс энэ тогтоолын төслийг санаачлаад ингээд засгийн газраар бодлуулсан байгаа. Тэгэхээр энэ засгийн газрууд бол ийм төрийн мэдээллийн ийм нэгдсэн ийм сүлжээ байгуулж ажиллах тухай чиглэлсэн. Тэгээд кибер аюулгүй байдлын газраас мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газартай хамтраад энэ төслийг одоо 13 оноос хойш ингээд хэрэгжүүлж байна. За дид үтцийн ажил бол бүрэн хийгдсэн байж байгаа. За нэлээд олон төрлийн байгууллагууд энэ сүлжээнд холбогдсон ингээд хоорондоо мэдээлэл солилцоод ажиллаж байгаа ийм байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ бол яг энэ аюулгүй чиглэлээр ялангуяа төрийн байгууллагуудын түвшинд аюулгүй чиглэлээр бол тийм том ажил гэж хэлж болно. Энэ бол нэг талаараа аюулгүй байдлыг хангаж байгаа, нөгөө талаараа бас энэ төрийн байгууллагуудын үйлчлэгийг одоо цаашаа иргэд байгууллагууд руу хүргэх тийм үндсэн одоо тийм суурь дид үтц болж байгаагаар бас тийм онцлогтой гэдгийг хэлмээр байна. За дараах. За кибер аюул заналтай тэмцэх чиглэлд бол бас кибер аюулгүй байдлын газраас ажиллаж байна. За энэ өмнөх хэлтгэл дээр ярьсан төрийн байгууллагууд тийм хортой кодууд илрээд байгаа гэд. За 15 онд бол манай газраас ерөнхийдөө нэлээд олон төрлийн байгууллагуудыг самж үзсэн, бүгдэн дээр нь очиж шалгасан. Нийтдээ 34 төрлийн тийм хортой код илэрсэн байж байгаа. За энэ хортой кодуудын заримаас нь ингээд дуртахад илүү одоо тийм нийтлэг олон тоогоор өдөө илэрснээс нь дуртах юм бол энэ FLAG-X Ramnet гэдэг байж байгаа. Ерөнхийдөө бол энэ хортой кодуудын зорилго бол мэдээлэл хулгайлах зорилготой. За ингээд нэлээд олон төрлийн байгууллагууд дээр шалгасан эднэр ингээд гарч ирсэн. За бид нар бол хортой кодуудын устгаад одоо холбогдох зөвлөмж цаашид ер нь одоо яг энэ чиглэлээр яаж сэргийлж одоо дахиж хортой код өртөхгүй тул яаж ажиллах юм бэ гэдэг тухайн зөвлөмжийг бол хөрвүүлсэн байж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ хортой кодууд яг яаж тархаад байна гэхээр энэ дээр би одоо энэ дээр хүн дээр нэмэх нь зарим нэг програмын зураг оруулсан байна л да. Тэгэхээр энэ гол дамжиж байгаа сувг нөгөө нэг бидний ашиглаад байгаа цахим шуудан болчиход байгаа. Тэгэхээр хүн энэ дээр яаж оролцож чинь гэхээр хаанаас ирсэн мэддэхгүй ийм тодорхойгүй цахим шуудан хамаагүй нээж үзээд ялангуяа тэр цахим шууданд одоо хавсрагдсан байгаа тэр хэрэглээний програмын тэр файлыг нээж үзээд ингээд нөгөө хортой кодыг өөрийнхөө компьютер дээр ингээд халдварлуулах тийм боломжийг нь олгоод байгаа маа. Тэгэхээр энэс одоо цааш сэргийлэх тал дээр бол ганцхан яг програмын түвшинд бид нэр арга хэмжээ авахгүй. Энэ хүн дээрээ энэ ажилтнуудаа бас энэ мэдлэг олгоё. Ийм болохгүй, ийм хийж болно, ийм хийж болохгүй гэдэг тэр талаас нь бол бас сайн чиглүүлж өгөхгүй бол бас болохгүй байна гэдэг. Дээрээс нь бас журмын түвшинд зохицуулах бас шаардлага гараад байгаа. За дараагийнх нь. За нөгөө мэдээллийн аюулгүй байдлын хуулийн төсөлгээд нэг юм явуулгаа. Хамгийн сүүлийн вариантер бол нэг иймэрхүү агуулгатай байгаа. За энийг би товчхон ярихыг хүслээ. Яг тэгэхээр ер нь бол ялангуяа төрийн байгууллагуудын түвшинд ер нь бол улсын хэмжээний Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ ямар хуу чиглэлтэй явах юм бэ гэдэг ерөнхий концепт энэ хуулийн төсөлд байгаа учраас би та бүхэнд товчхон танилцуулга хийчихье гэж бодлоо. За ерөнхийдөө бид нэр урд урдны хуулийн төслүүдээс бас ажиллаж ирсэн нэг тал юу гэхээр нэг байгууллага, төрийн нэг байгууллага, тусгаас нэг байгууллага ингээд хамаг ачааг нь үүрээд за нөгөө өөр байгууллагууд руу очиод ингээд хамаг юм хийж өгөөл одоо хамаг ажилт нь аюулгүй байдлын ажилт нь ингээд оролцоод яваад байх тиймэрхүү бас чиглэл байсан. Гэхдээ энд одоо ер нь сүүлд одоо ингээд судлаад үзэхэд бидний ингээд нэлээд удаан хугацаанд судалж бодсны үзнээр бол бид нэр төрийн байгууллагууд ер нь өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой байна. Тэр шаардлагатай бүх арга хэмжээг өөрсдөө хийх ёстой байна гэдэг тиймэрхүү чиглэл рүү
орсон. За энэ ч хуулийн төсөл ч гэсэн яг энэхүү концепц нь явж байгаа. За яг нэгдсэн тийм нэг тусгай байгууллага байна. Тэр нь бол тодорхой хэмжээнд энэ байгууллагуудынхаа үйл ажиллагаанд хяналт тавиад за нэг тодорхой мэргэжил арга зүйн одоо тусалцаа үзүүлэх байдлаар одоо явах тийм шиглэл бол байгаа. За дээрэс нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол та бидний бүгдийнх нь хамтын ажиллагаанд тулгуурлах ёстой. Энэ төрийн байгууллагын мэдээллийн улсын хэмжээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа бол ганцхан төрийн байгууллагын хийх өөрсдийнх нь үйл ажиллагаа биш. Энэ дээр бол хувийн хвшилтэйгээ бас хамтарч ажиллах. Тэнд байгаа нөөц бололцоо чадамжийг одоо бид нэр бас ашиглах тийм зорилготой байгаа. За энэ шүднээсээ бол яг энэ тал дээр бол бас тодорхой зохицуултууд орсон байгаа. Тодорхой хэмжээний зөвшөөрөл аваад энэ хувийн байгууллагууд бол мэдээллийн аюулгүй байдлын хангах үйл ажиллагаанд оролцох тийм эрхийг нь бол нэгэд өгсөн байж байгаа. За дээрэс нь яг энэ мэдээллийн аюулгүй байдал чинь бас нэг талаараа аюулгүй байдал энэ батлан хамгаалах талын бас талтай бас харилцан уялдаатай байдаг. Тэгэхээр энэ бол манай энэ батлан хамгаалах салбарыг хариуцсан байгууллагууд бол бас тодорхой хэмжээнд тийм тодорхой чадамжтай байх шаардлага байгаа. За одоо энэ хууль байхгүй ч гэсэн өөрсдөө бол тодорхой тийм бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ аваад ажиллаж байгаа. За бусад байгууллага иргэн хүртэл одоо энэ мэдээллийн энэ улсынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамгийн наацх нь өөрийнхөө тэр одоо мэдээллийн аюулгүй байдлыг хангаж энэ улсын хэмжээнийхээ аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ингэж үүрэг хүлээж оролцсноо гэдэг иймэрхүү чиглэл бол байгаа. За хэрвээ хуулийн төсөл яг хэрвээ энэ концепцээр батлагдах юм бол ерөнхийдөө бидний чиглэл бол нэг иймэрхүү байдлаар явна гэж ойлгож болно. За анхаарал тавьсан баярлалаа.